За тэгээд тэмэр одоо 11 сарын 28 болсон маань. Өнөөдөр би сүүлийн 2-7 хоногийн хугацаанд шинэ SaaS төсөл эхлүүлээ явж байна. За энэ одоо миний төлөвлөгөө болгоод ингээ. За би ингээд фриланс хийжлээ те. За ингээд мөнгө олж ийн ингээд яг тогтмол өөрийгөө болгоод ингээ явж ийн дэш яваад илүү олон ажил хийгээд илүү одоо олон цаг ажиллаад их юм бол илүү мөнгө олно. Гэхдээ тэгээд хамаар би ингээд тэндээс ерөөсө гацаад ерөөсө гарахгүй байх гэж бодоод байгаа. Тэгэхээр би заавал нэг бизнес эхлэх хэрэгтэй, заавал нэг мөнгө олдог юм байх хэрэгтэй. Тэрний нэг юм эсвэл одоо SaaS бизнес эсвэл юу гэдэг өөр нэг хувийн юм ч гэдэг юм уу те, аппликейшн ч гэдэг юм уу, тийм хөө боломжтой. Тэгэнгүүт би тэн дундаас харж агаад хамгийн олон одоо компанид сар болгоны одоо энэ төлбөртэй ч юм уу ингэж хэвлүүлдэг тийм SaaS бизнес юм шүүд гэж бодоод байгаа. Тэнгуутаа манай нэг клиент болонгуудаа хамт ингээ шинэ компаниус тэгээд чи ингээ хувь эзэмш. За тэгээд чи ингээ имаяа яв. Тэгээд би болонгуудаа цаашдаа ер нь амбицнод ширэгээд актинг компани яд сайхан явах юм бодолтой. Тэгээд энэ болонгууд аюу нэг ERP системийг ер нь баг SaaS-ийг болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо Монголын юм жижиг дунд үйлдвэрлэл эсвэл юм юунууд дэжтэй. Жижиг дунд үйлдвэрлэл эсвэл тийм үйлдвэрлэлийн компаниуд одоо энэ бүх ажлын дамжлагаар явдаг. Тэгээд хүмүүс нь яг ингээд одоо тогтмол цалинтай ажиллаж юм уу гэхлээр үгүй. Яг хийснээрээ ажилладаг. Тэгээд тогтмол цалинждаг ч юм байгаа, хийснээрээ цалинждаг ч юм байгаа. Бас цагаар ажилладаг хүмүүс байгаа тийм. Тэр хүмүүс ингээд бага олон одоо ажлыг удирдна. Тэгээд тэр хүмүүсийн одоо цайлан мөнгөний бодно. Тэгээд дээрээс нэмээд одоо бүх ажлынхаа одоо тэр дамжлаг бүрд нь хэдэн төгрөг алдж чинь хэрэг хугацаа явж чинь гэдэг бүх мэдээллийг агаад авах юм систем одоо ерөөсө Монголд юм байхгүй. Тэгээд тэрийг ингээд энэ клиентаа өмнө хийж өгсөн чинь ашгүй манай аль хэдийн авахар клиентууд байсан шууд ашиглуулъя гэсэн үг. Тэгээд би болонгууд тэр чинь одоо энэ тэл боломжгүй SaaS шиг тэгэнгүүт яг ERP одоо нэг хүмүүс сетап хийж өглөө аваад цайлаа тэгээд тэр maintenance одоо дээр нэмж засвар үйлчлэгээнүүд оруулахаар заавал би өөрөө суух хэрэгтэй болчтой. Тэгэхээр нэг 10 мараас дээш компани болох юм бол ерөөсөө ингээд гацж өгөхгүй. Би ингээд тэр бизнес ерөөс тестэлж чадахгүй одоо бага олон компани. Тэгэхээр тэрний оронд шинээр SaaS ингээд хөгжүүлээ те. SaaS тэгээд тэнд нь одоо 100 компаниас нь ч болно, 1000 компаниас нь ч болно Монголын те. Тэгээд үнэхээр жижиг компаниуд бат төлбөрлөх өрсөл багаар гээд гаргаад гоё хэрэглүүлээгээд тэгээд би одоо лендинг пэйж одоо танилцуулга хуудас ингээд вебсайтаа хийгээд өгсөн. Одоо болгоод яг үндсэн ажилласаа ингээд ихтэй явж энэ ажил нь болгоод яг өмнө хийсэн тэр ERP шиг тэгээд дотор бүх юм оруулаад ингээд явж байна. Тэгээд энийг бол нэг 3 сарын дараагаас ч юм уу юунуудаа тест мэстнүүдээ хийгээд эхнээс нь зарж үзэх бодолтой байгаа. За тэгээд тэнд болонгууд хамгийн гоё нь одоо би клиент болгонтой би өөрөө гэрээ хийгээд би өчөөд уулзаад ингээд яваадах хэрэггүй гэсэн би болонгууд ерөөсө subscription бүх юм автоматжуулаад тэгээд одоо хүссэн хүндээ одоо 2 хүнтэй жисэн бол 10 хүнтэй жисэн бол шууд орж ирээд систем бүртгүүлээд тэгээд шууд бүх юм эхнээс нь өөрөө бүх юм тохиргоог нь хийгээд амар авах байдлаа хийж тэнгууд шууд ашиглах боломжтой. Надтай барыг харьцгүй наваа танихгүй жисэн болно гэсэн үг бүр. Тэгэхээр амар гоё тэгээд амар хэлэх бас боломжтой олон тэнгууд operation дээр амар их аваснаа одоо юм платалт шүү дээ одоо юу гэх юм. Жишээлбэл одоо манай бизнес хэлэх боломжгүй байдаг зэ. Тэгээд хүн юм бохоо юм ингээ тэгээ энийн тэгээ гэл ингээл амар их юм ярьдаг. Тэнгууд тэр дунд нь одоо дунд нь харьцдаг хүн дахиад энд нь би тэгээд ингээд энэ олон хүмүүс чи олон одоо юм 10 төсөл 100 төсөлтэй бүгдээрээ ингээд тус-тустай код бичдэг бол ингээд амар хэцүү байхгүй. Тэгээд амар цагийн гарц болон тэгэхээр бүгдийн нэг дороос ингээд шийдснээр ануул ингээд айгүй том асуудлыг бас амар одоо ухаалаг шийдлээ ингээд шийдэж өгч байж харж байгаа. Тэгээд энэ бол нэг юм нэрийн жоохон өгөхлөө санаа юм. Үүлэн технологи дээр суурилсан буюу cloud ERP SaaS гэх юм уу. Гэтэ ERP баг асахаас үүд. Яг л нөө SaaS одоо манайх бизнес тэгээд өөр бизнес зардаг бизнес to бизнес SaaS юм софтвер болж байгаа. Одоо программыг
үйлчлэгээ болгож зарж байгаа гэсэн үг. Одоо үйлчлэгээ гэдэг нь юу гэж байвал сар болгон эсвэл жил болгон төлбөр төлж үйлчлэгээ авах манай одоо програмыг ашиглана гэсэн үг. За тийм байна. Тэгээ энэ бол амар юм одоо exciting project гэх юм уу? Яг тэгвэл энэ бол ингээд амар potentialтай те. Одоо би ингээд юунууд харж байгаа хэвээр одоо юм компаниудыг за Timely байна. Өөр ингээд юунууд компаниуд яг ингээд нэг юм 300 мянган хэрэглэгчтэй ч юм уу эсвэл юм 30 мянга ч юм уу ингээд нэг юм тэгдэ ямар ч зөрчин. Тэнгуү тэр үед яадаг бол нэг одоо орлого нь бүр ингээд миний одоо гаднаас нь тооцоолж байгаа нэг юм 1.74 мянган жилийн ашигтай тэгэнгүүтээ тэндээс хүмүүсийнхээ цалин тэгээд офс бүх зардлуудаа хасангууд тэр зардлууд нь нийлээд нэг 5-600 сая евро гэж юм уу. Тэгэх юм бол цэвэр ашиг тэр бүмийн ашиг ингээд хийх боломжтой байхгүй. Тэгэхээр тэндээс миний хувьд ч юм одоо тажгүй эзэмшдэг байх юм бол тэгээд таж өндөр орлого олоод миний одоо холын зорилго буюу тэ гоё машин гоё амьдрал гоё дахиж одоо дараагийн стартап эхлүүлэх ч юм уу юм гоё leverage хөшөө гоё үүсгэж өгөх боломжтой юм төслөө одоо. Тэгээ хэрвээ би ингээд энэ төслөд би ихэнх юм ингээд зориулаа явна гэнгүүтээ хэрвээ одоо энэ мэдээж бизнес юм чинь failдэх боломжтой програм чинь кодноос хамаарат ч юм уу хүмүүсийн хэрэгцээнээс хамаарат ч юм уу ингээд үнэхээр дажгүй орлоохгүй бол ингээд бас давпуурна. За тэгэнгүүт миний бодлого за би одоо 20 доттой би одоо яг сахалтай болохоор хүмүүс жоохон 32 морьтой тэгэхэд би одоо ингээд 30 хүртлээ те 35 хүртлээ ингээд сайхан орон компани үсгээд дажгүй явуулж үзээд те дажгүй явж байгаа нь бол үнэхээр гоё явж магадгүй. Тэгээд үнэхээр дампууруул тэгээс аль болох ингээд осныг дампууруул салтай тийм нэг дампуурын төлөөж штэ аль болох болгоцохоо үзэн штэ. Тэгээд аль болох олон ингэж үз тарцтай юм ингэж явж байгаад яг 30 гараад ч юм ингээд би нэг юм өөрийн гэсэн бизнестэй нэг тийм хүн болох юм зорилготой байхгүй те. Тэгэхээр би тэрний тулд ингээд одооноос алхмаа хийгээд ингээд явж байгаа. За тэгээд тийм энэ бол айгу гоё юм болж байна. Тэгээ би энэ бичлэгүүдээ ерөөсөө интернет тавихгүй би үнэхээр ингэж одоо фейлдэх ч юм уу эсвэл нээлттэй хийсний дараа ч юм уу яг энэ бичлэгүүдэд тавина. Яг тэгвэл хэн нэгэнд одоо би юм хийсэн юм хийж байгаа гэдгээ хэлэх одоо тэр амар алдаа болдог. За би ингээд амар саас хийж байгаа те. За ингээд ийм бодностай амар мөнгө олон гэж хүмүүст ярьж байгаа юм бол би нөө өөр дотроо ингээд нэг би аль хэдийн чадсан сте гэдээ ярьж байгаа юм шиг юм сэтгэл хангамжийг хүлээгээд авчин. Тэр нь ингээд яг төрхөн зуурдаа гоё. Тэгээд тэрнээс цааш болгоод би ингээд буцаад энэ төслөө оруулангууд те код үчиг ямар ч хүсэлгүй. Би энэ ч те эндээс ингээд хийх хэрэггүй би аль хэдийн одоо сайхан сэтгэл допамин авцсан. Тийм болохоор би энэ төслөө хийх хэрэггүй тийм толгой дотор нэг юм байждаг. Тэгэхээр тэрнээс л одоо хүн амтны хэлэхгүй юм чимээгүй одоо чимээгүй гэдэг нь би өөрийгөө баг өрөөнд цааждаад ингэж нэг юм дуустал нь хийлгэж байгаа юм шиг байна одоо л яг үнэ. Яг л би гэрээс ажилд болсон, бүтэн цаг ажилласаа гарцсан. Тэгээд ингээ гэрээсээ бүтэн цаг ажиллаж байгаа. Тэгээд миний гэрээс гарах ганц шалтгаан болонгод одоо л ерөөсөө юу л жимд явах л эсвэл жоохон харахах эсвэл гүөх тиймэрхүү юмнаас олж би гэрээсээ гарч байгаа. Эсвэл нэг клиенттэй уулзч чинь гэрээ их ч юм уу те бас фриланс хажуугаар нь явуулахгүй за